зааж өгье. G+ нь ерөнхийдөө Gmail дээр хүн болгонд автоматар нэгдсэн байдаг. Тийшээ орохын тулд нэмэх болон өөрийнх нь нэр байгаа тэр линк руу орно. Тэгэхээр G+-ыг юу юм бэ гэхээр ерөөсөө бидний сайн мэдих Facebook гэсэн үг. Бид нар одоо жишээлбэл статус тавьж болно, зураг оруулж болно, холбоос тавьж болно, видео шеэрлэж болно, эсвэл ямар нэгэн арга хэмжээ зохиож болно. За ингээд гүйлгээ харах юм бол хүмүүс аяндаа ингээд өөрсдийнхөө янз бүрийн статусыг тавьсан байгаа, мэдээлэл, зураг, видео хуваалцсан байгаа. За тэгээд энэ G+ нь Facebook-аас бас нэг давуу тал нь ингээд найз нөхөд, гэр бүл, танил тал, группээр нь ингээд ялгаад ангилсан байдаг. Тэгэхээр одоо хүмүүсийн мэдээллийг фильтр хийгээд харахад маш амархан болно. За тэгээд энэ home дээр дарангуут одоо миний өөрийн гэсэн мэдээллүүд хэрэгтэй юмнууд байгаа. Жишээ нь profile руу орвол одоо миний өөрийн profile ингээд харагдах жишээтэй. Бас нэг G+-ийн гоё юм нь энэ search хэсэгт болохоор одоо хүссэн үгээ, өгүүлбэрээ хайж болно. Тэгэхээр энэ дээр аянда ингээд шүүгдэд гараад ирнэ. За тэгэхээр Google Hangouts гэдэг нь юу юм бэ гэдгийг тайлбарлаж өгье. Google Hangouts гэдэг нь ерөөсөө л Facebook-ийн Messenger гэсэн үг. Хүмүүс хоорондоо Messenger-ээр харилцсан гэсэн үг. За тэгэхээр би жишээ нь одоо чатлах хүнийхээ нэрийг оруулаад хаяа л та. Хоёр төрлөөр бид тэр хүнтэй холбогдож болно. Нэг бол видео call хийгээд Skype-д байгаа юм шиг ярьж болно. Эснийг бол мессежчүүл яг Messenger-ээр харьцаж байгаа юм шиг харьцаж болно. За Google Hangouts-ийн бас нэг гоё юм нь болохоор видеогоор hangout хийх. За энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр одоо ерөөсөө Skype хийж байгаа юм шиг. Гэхдээ энэ хамгийн гоё юм нь нэг удаа нэг дор 10 хүн зэрэг компьютер дээр Skype хийж байгаа юм шиг ярьж болно. Skype бол ингэж болдог. Гэхдээ ингэхийн тулд цөмөрөө нэмэлт төлбөр төлж дагуу ирэх авсан байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо энэ дээр жишээр let's hang out гэдэг одоо мессеж чи тэгээд энд одоо чатлах гэж байгаа холбогдох гэж байгаа хүмүүсийнхаа нэрийг, email хаягийг оруулж болно. Тэгээд invite гэдэг дээр дарахаараа энэ гарч ирнэ. За тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү тэгээд та бүхэн өөрсдөө энийг оролдоод үзэхээр илүү сонирхолтой байх болох.